Байна уу? Байна. Сайн байна уу? Сайн мөнгө чимэг гээд болж өгöd тий. бүгдээрээс микрофон камераас нэгэд оролцоороо таны ард. Тэгээ би нөгөө эмнэлэгт байгаа болохоор камера нээх байгаа. Тэгээ би нөгөө бас хандаагч хин увсын химэлээ тэр хоёроор залбиулсан. Би маш хүнд байсан. Тэгээ солонгоо. Тэгээд гэрчлэх гэсэн нөгөө би маань маш хүнд бүр амтгалж чадахгүй зүрхний дутагдалд ороод одоо эмнэлэгтээ ясаа ер нь бол эдгэрсэн. Тэгээд гэрчлэх гэсэн. За ямар өвчнөөс эдгэрсэн бэ? Ер нь бол би зүрхнээсээ болоод шүн бараг унтаж чадахгүй. Айгу хөөсөн зэрэг гараад ханаалгаа хоолоо хоолооны ангинаас болоод тэтэний өвчин ингээд байна. Ер нь бөөр зохиомод орох гэж байгаа аахгүй. Ер нь салахгүй. Ер нь хэвтэрч босож чадахгүйсэн одоо ер нь босоод би ханаалга турмаан цаа. За. Гэрчлэн танд баярлалаа. За бацуухийн байна. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай гэр бүл бүгдээрээ орж байна. Түрүүчийн 5 дахь өдрөөс эхлээ орсон. Түрүүчийн 5 дахь өдөр ороход би давсган дээрээ гараа тавиад одоо давсганы шүн ингээ байнга шээгээд идэх хүмүүс байна. Тэгээд хүнжингөө шээгээд ингээд ерөөсөө би 5-6 удаа шээгээ шүн унтдаггүй байсан байхгүй юу. Тэгээд энд одоо орж ирсэн хүмүүсээс ингээд давсган дээрээ одоо гараа тавиад шүн шээгээд унтдаггүй хүмүүс байна. Залбираарай гэсэн. Тэгээд нэг гараа өргөөд нэг гараа давсган дээрээ тэгээд залбируулсан чинь яг тэр үеэр миний давсаг айгу гинт хатгаад тэгээд хамгүй их хөлрөөд нилээ ингээд хатгаж ийснаа тэг гайгүй болоо тэгээд шээгээд тэрнээс хойш одоо ерөөсө тэр шүнээс хойш нэг ч одоо шүн шээхгүйгээр маш амар тайван унтсан. Тэг үнэхээр баяртай байна. Энэ бол намайг бол маш олон жил бас ингээд зовоож байгаа өвчин байсан. Тэгэд давсаг маань нилээ ингээд халуун өргөөд сайхан ингээд аюу өтгөн шар шээс нилээ их гарсан. Тэгэд ер нь одоо бол ерөөсө өвтөхгүй шүн шээхгүй одоо унтчихна сайхан байна. Нэг ч шээгээгүй, нэг ч босоогүй шүн одоо нэг ч сэрэхгүйгээр маш сайхан унтдаг боллоо одоо. Түрүүчийн энэ сая 2 дахь өдөр нөхөр маань чөлөөлтөнд орсон. Би одоо түрүүчийн 5 дахь өдөр маш их уйлж хамгүй маань хүлэрч одоо нэлээд олон жил 16 жил тасралтгүйгээр хосписын одоо хавдрын эцсийн шатны 2000-аад өвчтнийг асарсан ийм гэр бүл байна. Тэгээд манай бид хоёр үнэхээр чөлөөлөх хэрэгцээ байсан. Одоо тэгээд үнэхээр 2 дахь өдөр нөхөр маань чөлөөлөгдсөн, би ч 5 дахь өдөр чөлөөлөгдсөн. Тэрээс хойш айгүй сайхан амар тайван байгаад сайхан байна. Одоо ингээ гэр бүлтэйгээ 4 хүүхэдтэйгээ нөхөртөөгөө бүгдээрээ оролцож байна. Баяртай. Гайхалтай гэрчлэн. Бас гэр бүлээрээс орж ирээд өнөөдрөөс орсондоо баярлалаа. Бас олон хүмүүсээс үйлчлсэн байгаа танд. За дахиад гэрчлэх хүмүүс байна уу? Сайн байна уу? Батлгэр сайн байна уу? Сайн. Би харагдаж байна уу? Харагдаж байна. Би нөгөө хичээлд ороод 3 сар болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө манай хүүхэд юу яагаад манай хүүхэд нөгөө хичээлдээ амар дургу байсан. Дургу одоо нөгөө нэгдүгээр анги одоо 2 дугаар анги тэгээд хичээлээ хийх гэж амар хэцүү 2-3 цаг ингээд болоод тэгээд тийм баясгалаа ахлагч эднэрээр ингээд залбируулаад яагаад тэгээд идэм болоо гэсэн чинь би нөгөө Солонгос явж исэн. Тэгээд хүүчи ингээд голод гэх юм уу тиймэрхүү юм ингээ авсан байна. Ингээд уучлалт ингээ хүүгээсээ гуугаарай гэдгсэн. Тэгээд
яг нөгөө уучлаарай гэд буух үед яг нөгөө манай хүүхэд яг нөгөө дараа 7 хоногоос нь баг ингээ хичээл мчилдээ амар дуртай болоод 2-3 цаг ингээд нэг хичээлээ хийх гэж ингээд суугаал бүр айгүй хэцүү байдаг юм. Тэгээд яг тэрэн дээр нөгөө нэг тэгээд баг ингээ 10 минутанд хийгээл 20 минутанд хийгээл яг нөгөө амар сайжирсан. Тэгээд бас нөгөө нэг тийм магшин тэр подкастуудыг сонсоод айгүй чөлөөлөгдөж байгаа. Тэгэл хайр ингээл чихмих ингээд өнгөөл яг нөгөө нэг яг чөлөөл тийм айгүй явж байгаа. Камента гайхалтай гэрчлэл ярьлаа. Баярлалаа батлахраа. За одоо тийм манай хүүгийн хандлага гэдэг бүр амар өөрчлөгдсөн байгаа. Бүр хичээлээ хийхгүй ингээд 2-3 цаг ингээд болоод хүү миний хүү над нурууч өвчлөөс тэгээд бид нэр энэ хэцүү байдаг гэсэн 2-3 цаг ингээд хичээлээ хийхгүй тэгээд эхний нэг хэсэг тэгж явсан. Тэгээд аавгаа уучлаарай нөгөө нэг дүүнэр нь ойрхон болохоор тэгээд нөгөө нэг хэдий бид нэр ингээ голъё гэж бодоогүй ба. Тэгээд уус тийм байхгүй тэгээд хүүхэд өөрөө тэгээд аав надад илүү ингээ баг хайртай юм байна гэж тийм бодсон юм байдаг юм шиг үлээ. Тэгээд чөлөөлөгдсөн манай хүү. Баярлалаа. Гайхалтай гэрчлэл. За дахиад ган нэг гэрчлэл авч байгаа. Богино. Байна уу? Байна. Хоёр хүн байна. За. Апин эцгийн залбирал нэгдээд бас тэгээд тэр нь бол Камера хагараа. Жил гаруй өмнөөс миний бүр ингээд күзэн нурууны суултнаас болоод ялангуяа күзүний суултнаас болж даралт их өвддөг байлаа. Тэгээ өвдөд бүр ингээд огцом даралт их өндөр өксөд нэг хэсэг бүр орноосоо босохгүй нэг хэсэг байсан. Тэгээ ер нь тэрнээс хойш бол ингээд өвддөг болсон. Байнга өвдөлтөө мэдрэлийн гаралтай бүр гарлуу күзүүрөөгөө өвдөн. Тэгэл заримдаа бүр унтж чадахгүй болтол тийм үе байсан. Тэгээд би бол одоо бурхан дээр итгэж хүн байгаа юм. Тэгээд бурхан дээр бурхан л намайг идгэн гэд би өөр жил гаруй өдөө хүртэл явсан. Тэрээс тэг янз бүрийн эмчнэр болохоор үзүүлээд онцлуулаад ингээд явахаар хаалгааны заалттай хаалгаа хийлгэнэ гэд. Тэгээд одоо ингээд жилийн өмнөхтэйгээ яг одоо ингээд болохоор тэгэхээр арай өөр төвшөнд бага ер нь өвдөлтөнд хүчин багассан байгаад байгаа. Тэгээд тэр байнгын залбирлын одоо чатанд ингээд нэгдэж ороод залбираад бас бурхан намайг бас миний итгэлийг бүлэмж байна. Зүйлээр дамжуулж надад илүү их бурхан руу ойртох боломжийг өглөө гэж талархаж байгаа. Тэгээд өчигдөр кит хоногийн бас нэлээ их өвдөд бүр болохгүй болохоор ерөөсө хагалгаанд орёдаг бүр ингээд цаг туулаад эмчтэй эмнэлэгт нэг өдөр хэвтгэхээр цаг авцсан байсан. Тэгээ 3 дахь өдөр хагалгаанд орно гэж цаг туулцсан байсан. Тэгээд 91 бие ажиллаад байсан чинь арай тэр эмчтэй ярьж цаг туулснаас хойш миний тэр өвдөлтийн хүч бүр багасаад гайгүй болоод тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би өнөөдөр эмчтэйгээ яриад эмчээ одоо би ийм арай гайгүй ийм байдалтай болоод байна гэсэн чинь эмч маань бас тэгвэл та жахан ажиглажуулна заавал их яар нь хагалгаанд орох гэдэг шаардлагагүй гэд хойшлуулсан байгаа. Тэгээд би бас бурхан энэ залбирал нэгдсэндээ үнэхээр баяртай. Тэгээд намайг үнэхээр бурхан идгээж энэ зүйлээр дамжин бурхан алдаршуултгай гэж гэрчилж байна. Өрмөсөн чөлөөлөлтөнд цаг бас бурханы туулсан цаг байгаа гэж итгээд гэхдээ одоохондоо ингээ багаарч гэсэн бурхан болоод идгээж байгаа үнэхээр талархаж байна. Энэ зүйлийг гэрчилж ярих гэсэн юм аа. Маань баярлалаа төгч. Энтэй гэрчлэлтэнд